За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Хамгааланбаатарын Ганхуй гэдэг. За би бүгд найрамдах Польш улсын топ сургуулиудын нэг. За Варшав их сургууль гэдэг. За хамгийн алдартай сургууль байж байгаа. За энэ сургуулийн нийгмийн ухааны факультетийн улс төр судлалын анги магистр зэрэгтэй төгссөн. Одоо мэргэжлийн улс төр судлаач хүн байж байгаа. За мөн нөгөө талаар одоо нөгөө public administration буюу одоо манайхаар бол нөгөө төрийн захиргааны удирдлага гэдээ орчуулсан. За яг энэ чиглэлээр одоо мэргэжиж төгссөн ийм хүн байж байгаа. За миний хувьд бол мэргэжлэр маш олон жил ажиллаагүй. За гэсэн ч одоо ямар ч байсан энэ мэргэжлийн хүн, за сургуулийн төгссөн хүн нөгөө нэг номын сонсож одоо ногоотоо шилийн ийдсэн хүний хувьд за дээрэс нь энэ улс төр яг юу болж ийн яаж нээж ийн энийг ингээ маш анхааралтай ажигладаг ийм хүн байж байгаа. За тэгэхээр өнөөдөр ингээ Монголд болж байгаа энэ асуудлууд дээр за ямар ч байсан мэргэжлийн хүний хувьд за энэ чиглэлээр одоо сонирхдаг хүний хувьд өөрийн гэсэн одоо нэг бодлоо хэлэх за энэ дээр одоо комент хэлэх нь одоо миний иргэний үүрэг гэж бодож байгаа учраас за өнөөдрийнхөө бичлэгийг хийж байгаа. За өнөөдрийн бичлэгийн сэдэв маань за нараа шиг ийм улсын их хурлын гишүүд байж байгаа тохиолдолд за ийм гишүүдийг энэ ард түмэн маш олноороо дэмжиж байгаа тохиолдолд за бид одоо хөгжлийн тухай за бүр одоо бодох нь битгэл одоо ярих нь битгэл ерөөсө бодох хэрэггүй гэсэн за ийм сэдвэр өнөөдрийнхөө лайвыг хийнэ. За яагаад энэ нарааг энэ дээр татаад оруулаад ирв? Яагаад ийм сэдв өгөхөөр? За ерөнхийдөө би нэг юм товчхон түүх яриад өгчээ. За миний хувьд за тэр нарагийн оруулсан тэр лайв бичлэг одоо янз бүрийн пост энийг ерөөсөө сонирхдаггүй. Ягаад тэгэхээр энэ хүнээс авах юм, сонсох юм, сурах юм надад бүр түүч байхгүй гэдэг одоо хэлчих болно. За гэхдээ нараа бол одоо сошиал дээр маш өндөр хандлттай учраас за хэн нэгэн шеэр хийгээд за ямар нэгэн байдлаар комент өчээд за иймэрхүү байдлаар миний wall дээр ингээ гараад ирдэг. Facebook-ийн wall дээр. За тэгээ энэ дээр мэдээж эрэг ингээд хараад иймэрхүү болсон байна даа л гэд өнгөрдөг. Энэ дээр би лайк стартгүй, комент хийдэггүй, янз бүрийн одоо би шаардлага байхгүй. За эндээс харсан юм нь болохоор нэг саяхан харсан нөгөө говийн бор гэдэг нэг залуутайгаа салсан юм байна, сарилсан юм байна. За тэгээд энэ дээр бас нэг юм маргаан саргаа өрнж байгаа юм байна. За тэрийг нь хараад өнгөрсөн. За энэс түн удалгүй байжсэн чи за дахиад нэг пост. Энэ нь болохоор ерөөсөө нараа гэдэг нэг гişүн. Одоо энэ сошиал дээр пост хийсэн хүн болгонтой л ерөөсөө ингээл одоо хэрэлдээл ингээл одоо бүр ингээл энэ чи улсын их хурлын гишүүн хүн гэж жоохон ёс зүйтэй байж болтгүй болов гэж. За би өөрийнхөө пэйж дээр за нараа ингээд сошиал дээр пост хийсэн болгонтой хэрүүл хийж яхаар одоо энийгээ болооч гэгээд би нэг юм товчхон пост хийсэн. За гэсэн чинь миний тэр постыг энэ нараа гэж хүн скриншот хийгээд өөрийнхөө тэр wall дээр тавьсан байсан. За гэхдээ намайг бол одоо бус чиг тэгж хараа зүхээгүй янз бүр юм хэлээгүй. За гэхдээ энэ дээр тэр тавьсан комент нь болохоор удахгүй одоо эхлэх гэж байгаа чуулганы хуралдаанд бэлтгэл хийж байна гэж. Өөрөөр хэлэх юм бол тэр нэг хүмүүстэй хэрэлдээд байна гэдэг нь тэр чуулганд орж хэрүүл хийх гэж одоо бэлтгэлээ хийж байгаа. Нэг тиймэрхүү юм ингээ тавьсан. Тэрэн дээр нэг маш олон хүмүүс ингээ комент тавьсан байсан. За тэгээ миний хувьд бол тэн дээр нэг хэрүүл үргэлжлүүлээд наацаар комент ингээд байх шаардлага байхгүй. За ингээ орхисон. За ингээд тун удахгүй байжсэн чинь нараа хүүхд дөрүүлсэн байсан. Тэгээд нөгөө хүүхдэд төрүүлсэн ингээ бичлэг гараад ирсэн. За тэгээ миний хувьд бол тэрийг ерөөсөө урд нь бол мдээгүй. За тэгээд энэ дээр энэ постн дээр нь ёстой жинхэнэ лайк дарсан. За ягаад тэгэхээр одоо нөгөө нялхноотой амьтаа ингээд үрээ тэрсэн. Тэгээд ийм олон асуудалтай. Тэгээд би ойлгосон нөгөө сошиал дээр айгүй их одоо хэрүүл зарах хийгээ яваад ухаар нөгөө эмэгтэй хүн чинь одоо хүүхд мөхт төрүүлэх гэдэг ингээ сэтгэл санааны хувьд янз бүр гэр бүлийн хувьд ч гэсэн тогтургүй байгаа болохоор иймэрхүү асуудал болсон юм байна да гэд. За ямар ч байсан их хөр хоёрт ингээд сайхан одоо ас жаргал хүсээд ингээд лайк майк дараад дотроо бас нэг иймэрхүү асуудал болсон юм байна гэд ингээд уучлаад ингээд явсан. За гэтэл ерөөсө 4-5 хоногийн дотор нараа дахиад сошиал дээр гараад ирсэн. За гарч ирэхдээ нөгөө пост энэ дээр видео оруулсан. За хамгийн гол нь энэ лайв бичлэгийн нөгөө чуулганы хуралдаанаас одоо нөгөө улсын хурлын танхимаас лайв хийж яана гэдэг ийм видео тэгээ лайв видео оруулсан. За тэр лайв видеонд 40 эд минут үргэлж хийсэн байсан. За тэн дээр нь баг одоо миний санджаар 30-40 мянган хүн, магадгүй 60-70 мянган хүн тэр нөгөө шеэрлсэн лайк майк ингээд дарах юм бол за баг 60-70 мянган ингээд одоо лайк даарсан байсан. За тэгээ энэ бичлэг нь бол үндэ үзээгүй. Тэгтээ хүмүүс бас нэг үзээд хаа гэд ингээд явуулаад ухаар үзсэн. За гисэн чинь энэ дээр надад одоо бүр яг үннийг хэлэхэд бүр ёстой хэлэх үг алга. Тэгээд ийм одоо сэдвэр ингээ лайв хийж байгаа. За тэгээд цаашлаад би энэ нараагийн талаар энэ бичлэгийнхаа төгсгөлд ярина. За тэгэхээр энэ нараад яг яагаад юу нь болохгүй болоод юу надад таалагдахгүй болоод би энэ ингээ яриад байгаа гэх. За тэгэхээр саяны нөгөө одоо нэг асуудлыг эхлээд нэг газ яриадах юм. За тэгэхээр энэ нь болохоор саяны тэр яг тэр нараагийн яриад байгаа тоолбогдож байгаа нөгөө засгийн газрын тэргүүн ерөнхий сайтыг огцруулах асуудал гэдэг. За тэгэхээр энэ дээр би нэг жоохон ингээд нэг жоохон одоо түүх сөхөтгөө. Тэгэхээр энэ нь болохоор 1900
2019 онд за үндсэн хуулийн шинжилэл болсон байгаа. За үндсэн хуулийн шинжилэл яагаад шинжилэл хийсэн гэхээр урд нь асуудал болохгүй байсан учраас тэрийг сайжруулах гэж үндсэн хуулийн шинжилэл хийсэн. Тэгэхээр урд нь юу болохгүй байсан гэхээр одоо би ингээд хоёр юм яриадах юм. За ерөнхийдөө сүүлийн 5 ерөнхий сайд. За тэрний эхний 2 ерөнхий сайд нь 2019 оны үндсэн хуулийн шинжилэлээс өмнө огцорсон байхгүй. Тэгэхээр энэ дээр тэр үед яаж огцруулад байсан гэхээр ерөнхийдөө улсын хурлын 76 гишүүн байсан. За 76 гишүүнээс хэдэн нөхдүүд энэ ерөнхий сайдыг огцруулъя гэд ингээд гар үсэг цуглуулад энийг оруулаад ирэнгүүт нь тэр үеийн 76 гишүүдийн одоо дийлэнх олонх биш шүү. Ерөөсө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор өөрөөр хэлэх юм бол 76 гишүүнээс за улсын хурлын одоо чуулганд 40 гишүүн оролцох юм бол 40 гишүүнийхээ олонх буюу ерөөсө 21 гишүүн нь ерөнхий сайдыг огцруулъя гэхээр шууд огцруулждаг. Тийм болохоор маш богино хугацаанд маш олон ерөнхий сайд огцорсон байхгүй. За нөгөө талаар ерөнхий сайдыг огцруулахдаа тэр үеийн одоо төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг нэг юм байж. Төрийн байгуулалтын байнгын хороо нь өөрөө 10 эдхэн гишүүнтэй. За тэр төрийн байгуулалтын байнгын хорооны 10 эдхэн гишүүн оролдоод олонхын саналаараа ерөнхий сайдыг огцруулъя гэд ингээд нэг ийм дүгнэлтээ гаргачих. Тэр дүгнэлтийг нь улсын хурлын чуулганд оруулаад ирэнгүүт улсын хурлын нэг хуралд оролцсон гишүүдийн олонхоор өөрөөр хэлэх юм бол 76 гишүүдийн олонх биш зүгээр л хуралд оролцсон. Тэр үеийн одоо чуулганд оролцсон 40 гишүүдийн дийлэнх олонх буюу ерөөсө 21 гишүүн дэмжиж ерөнхий сайдыг огцруулъя гэхэд ингээд ерөнхий сайд огцорчдөг байж. За тийм учраас 2019 онд үндсэн хуулийн шинжилэл хийж яг энэ нөгөө засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайдыг огцруулах тал дээр өөрөөр хэлэх юм бол энийг сайжруулах гэж ийм шинжилэл хийж. Гэхдээ энэ шинжилэл нь төгс төгөлдөр болсон юм үгүй. Жинхэнэ дутуу долимог юм ийсэн. Яг тэгэхээр энэ Монголын улс төрчид ийсэн болохоор Монголын улс төрчид ямар одоо мэдлэггүй, чадваргүй юм хийдэг юм бэ гэдг нь эндээс харагдана. Тэгээд тэрний үр дүн одоо яаж гарч байгаа гэдгийг би энэ дээр ингээд тайлбарлая. За тэгэхээр одоо би ерөнхий сайдыг огцруулах ерөнхийдөө 3хан үндэслэл байж байгаа. За нэгдүгээр нь болохоор ерөнхий сайдыг огцруулъя гэд улсын хурлын гишүүд гар үсэг цуглуулад ороод ирэх юм бол энэ нэгдэх үндэслэл болно. За гэхдээ саяны 2019 оных дээр яасан байх нөхөр нөгөө урдхаа сайжруулах гээд өөрөөр хэлэх юм бол энэ дээр улсын хурлын гишүүдийн нийт гишүүдийн 4/1 нь өөрөөр хэлэх юм бол одоо 126 гишүүдийн 4/1 нь гарын үсэг буюу түүнээс дэш ерөнхий сайдыг огцруулъя гэд гарын үсэг зураад ороод ирэх юм бол энийг нь яг улсын хурл 3 хоногийн дотор энэ авч хилцээд 10 хоногийн дотор өөрөөр хэлэх юм бол 13 хоногийн дотор гэхдээ энэ улсын хурлын гишүүдийн ерөнхий сайдыг огцруулъя гэсэн энэ санал дээр санал хурааж гэхдээ нийт гишүүдийн олонхоор одоо 126 гишүүний одоо ингээд та нар бодоод үз 50 дээр нэмэх нь 1 урд нь бол зүгээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийддэг байсан бол одоо нийт гишүүдийн гэхээр ер нь бол энийг бол сайжруулсан. За нэгдхийн ингээд сайжруулчих. За гэсэн чинь хоёр дахь нь юу болсон гэхээр ерөнхий сайдыг огцруулах хоёр дахь үндэслэл нь болохоор ерөнхий сайд өөрөө итгэл үзүүлэх эсэх гээд тогтоолын төсөл бариад энийг улсын хурлд оруулаад ирэх юм бол зөвхөн энэ итгэл үзүүлэхийн тогтоолын төсөл дээр улсын хурлын гишүүд санал хураагаад тэгээд ингээд дэмжигдээ явах юм бол ерөнхий сайдыг огцруулна гэд ингээд хоёр зүйл гараад ирч. За гэсэн чи гурав дахь нь ерөнхий сайд өөрөө огцорё гэд санал өгүүл яах юм гэсэн чинь за тэр үеийн улсын хурл энийг нь бүр ямар аргаар яаж хийх нь бүүмэд ингээд тэр чигээр нь орхичиж. За зүгээр товчхондоо Монголын улс төрчид бол энэ ерөнхий сайд гэдэг энэ мундаг албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцрох тийм эргүү амьтан байхгүй байх гэж бодсон юм уу яасан бүүмэд. За ямар ч л байсан энийг тооцоолгүй орхичиж. За гисэн чи ямар үр дүн гарсан. Нөгөө үндсэн хуулийн шинжиллийн дараа Монгол улсын ерөнхий сайд хурц өгөх гэж нөхөр ерөнхий сайдаа ажиллаа өгье гэд өөрийнхөө хүсэлтээр огцорё гэд өргөдлөө өгчиж. За гисэн чинь энэ дээр юу болсон гэхээр одоо би маш тодорхой тайлбарлаад өгье. Та нар одоо интернетээр онлайнаар за бараа худалдаж авч. За би нэг юм хар малгай худалдаж авъя гэдэг ингээд захиалга өгөөд явуулсан чинь цаад газар нь яасан гэхээр хар малгай дууссан байна. Гэхдээ энэ ингээ монголчууд юм чинь за хамаагүй харавтар малгай өгье гэд бор малгай танд өгөө явуулчих. Ийм юм байж болох уу? Та энийг авах уу? За гисэн чи яг л ийм юм болж ерөнхий сайд хөрөлс өх өөрийн хүсэлтээр огцрох гэсэн чинь тэр үед нь энийг нь яг ийм одоо чиглэлээр ерөнхий сайдыг огцруулах гэсэн яаж шийдэх тэр нь үндсэн хуульд тодорхой бус. Ерөөсөө ямар ч байхгүй байж.
Яг тэгэхээр урд нь улсын хурлын гишүүд нь ийм хийсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр үе улсын хурл яасан гэхээр за ёстой нэг жинхэнэ монголчлоо тавьчих. Нөгөө монголчуудыг бүр туураа тавьчих. Яаж хуурсан гэхээр зүгээр одоо энэ дээр шийдэх арга байхгүй юм чинь урд нь 2019 оноос өмнө ерөнхий сайдыг яаж огцруулж байсан. Тэр аргаал хэрэгжилчихье гэдэг. Тэгэхээр яасан байх нөхөр төрийн байгуулалтын байнгын хуралдаал дийлэг хоолгохоор ерөнхий сайдыг огцруулъя, өөрийнх нь хүсэл дээр огцруулъя гэдэг нэг шийдвэр гарч тэрийг нь улсын хурлд оронгууд улсын хурл ёсоор болгочих. Өөрөөр хэлбэл энэ дээр яах ёстой байсан гэхээр одоо тийм ээ та нар бүгдээрээ мэдж байгаа. Ерөнхий сайд хүрлцэх бол зүгээр нэг сайн дураараач ерөнхий сайдаас огцроогүй ерөнхийлөгч болох гээд. Тэгээд тэр хүний хувьд бол уг нь бол гомдол гарах ёстой. Тэгтэл тэр хүн нэг энэ суудлаасаа салж иléвэл болоо гэсэн болохоор ямар ч гомдол гаргаагүй болохоор энэ асуудал ингээд цаашаа явчих. Угтаа бол тийм ээ Монголд хуульч гэж байдаг бол за Монголд үндсэн хууль байдаг байсан бол тэр үед тэр хуульч нар хөөе үндсэн хуулийн бус аргаар ерөнхий сайдыг огцруулчлаа гэд. За тэгээд энэ асуудлаа одоо үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх гэд хэрв явуулсан бол яах байсан гэж үндсэн хуулийн цэц авч үзээд энэ ерөнхий сайдыг ерөөсөө үндсэн хуулинд байхгүй ийм үндсэн хуулийн бус аргаар бүр шал хуучин хүчингүй болсон аргаар хэрэглээд ерөнхий сайдыг огцруулсан байна. Тийм учраас энэ улсын хурлын шийдвэр бол хүчингүй гэд тэр үедээ гаргачихгүйсэн байхгүй. Тэгэхээр яах вөхөр үр дүнд нь хүрлцэх ерөнхийлөгч болох биш харин нөгөө нэгэнт ерөнхий сайдыг огцруулсан тэр улсын хурлын шийдвэр нь хүчингүй болохоор яах вөхөр цэц энэ шийдвэр хүчингүйхээр ерөнхий сайд хүрлцэхийг ерөнхийлөгч болох биш буцаагаад ерөнхий сайд дээр нь авчраа тавих байсан байхгүй. Тэгээд тэрнээс болоод маш их асуудал үүсэх ёстой байсан. За гэтэл ерөнхий сайд хүрлцэх нь өөрөө хүсэлтэд гаргаад энэ суудлаас салж иléвэл ерөнхийлөгч болж иléвэлгээд маргаа үүсгээгүй явцсан. Дээрээс нь Монголын ард түмэн Монголын нөгөө хуульчид үндсэн хуулийн бус аргаар огцруулсан гэдгийг ерөөсөө тавиагүй маргаан гаргаагүй сонирхоогүй болохоор үндсэн хуулийн цэцэн ч гэсэн тэгээд тэр чигээр нь ингээд өнгөрөөчих. Тэгээд та нар бодоод үзтээ сүүлийн 3 ерөнхий сайдын Хүрэлцэх ерөнхий сайд, Оюун Эрдэнэ ерөнхий сайд, Зандан шатар ерөнхий сайдын эхний ерөнхий сайд буюу Хүрэлцэхийг үндсэн хуулийн бус аргаар огцруулаад тавьсан байгааз. Тэгээд дээш нь ингээ явуулсан. Тэгэхээр үндсэн хуулиа тэр үед зөрчсөн. За гисэн чинь 2 дахь ерөнхий сайд яасан гэхээр Оюун Эрдэнэ гэдэг нөхөр. За Оюун Эрдэнэний огцролт нь ямар байсан гэхээр итгэл үзүүлэх эсэх гэд. Итгэл үзүүлэх юм уу үгүй мүү гэд. Одоо нөгөө тогтоолын төсөл улсын хурлд барьсан байл. Тэгэнгүүт нь тэрийг нь улсын хурл авч хэлэлцээд за ингээд итгэл үзүүлэхгүй гээд тэгээд Оюун Эрдэнэ огцорч. Тэгэхээр энэ яасан байх нөхөр жинхэнэ үндсэн хуулийн одоо аргаар үндсэн хуулийн зааснаар жинхэнэ хууль ёсны дагуу Оюун Эрдэнэ огцорчиж. За гисэн чинь 3 дахь ерөнхий сайд нь за Зандан шатар гээд. За Зандан шатар ерөнхий сайдын хувьд тэгэхээр шал өөр байдал үүссэн. Энэ нь яасан гэхээр нэгдүгээр Зандан шатар өөрөө огцрох тийм ээ ерөөсөө огцрох хүсэлтэй тавиагүй. За тэгээд нөгөө нэг түрүүний Оюун Эрдэнэ шиг тэр надад итгэл үзүүлэх гээд хуулийн тогтоолын төсөл ерөөсөө бариагүй. Зандан шатрын хувьд би огцрох үндэслэл байхгүй огцрохгүй. Харин Зандан шатрыг нөгөө үндсэн хуулийн дагуу одоо улсын хурлын гишүүдийн 4/1-ээс за бүр тэрнээс ч хангалттай их тоо. Тэр улсын хурлын гишүүд Зандан шатрыг огцруулъя гэд гарын үсэг цуглуулсан. Энийгээ чуулганд улсын хурлд өргөн барьсан байхгүй. Тэгэхээр яах вөхөр энэ бол одоо яг хуулийн дагуу улсын хурлын гишүүд хүсэлтэд гаргасан юм байна. Тэгэхээр хуулийн дагуу үндсэн хуулийн дагуу яах ёстой байсан гэхээр зөвхөн энэ улсын хурлын гишүүдийн энэ одоо гаргасан энэ гарын үсгэн дээр улсын хурл хуулийн хугацаанд өөрөөр хэлэх юм бол 13 хоногийн дотор зөвхөн энэ дээр санал хурааж ерөнхий сайдыг огцруулах эсхээ шийдэх ёстой байсан. За гэтэл манай улсын хурл сая яаж шийдэж өгөхөр за энэ дээр хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт улсын хурлын нөгөө нэг том дарга нь улсын хурлын дарга нь өөрөө асуудалд орооцолсон байсан болохоор тэр үеийн улсын хурлын чуулганыг дид дарга. За дид дарга булган туяа гэдэг нэг хүүхэн даргалж. За гэтэл булган туяа асуудлыг яаж шийдсэн гэхээр уг нь бол үндсэн хуулийн дээр маш тодорхой заасан байна шүү дээ. Одоо энд хараа нэгдүгээр асуудал. Улсын хурлын гишүүдийн 4/1 нь ерөнхий сайдыг огцруулъя гарын үсэг зуруулаад оруулаад ирч. За хоёр дахьт нь ерөнхий сайдыг огцруулах юм байна. За гуравт нь хуулийн хугацаа буюу 13 хоногт багтаа шийдэх ёстой. Гэтэл булган туяа яасан гэхээр нөгөө нэг юм 3 асуудлыг чинь цогцоор нь шийдэх ёстой байтал улсын хурлын гишүүдийн нөгөө 4/1-ийг зүгээр л хогийн савнд хийцэн. Тэгээд энэ дээр ерөнхий сайдыг огцруулах хуулийн хугацаанд багтана гэд хоёр зүйлийг барьж аваад дайрцсан. За гэхдээ нөгөө талаас яаж бандангийн зурсан гэхээр Intel-д байжсэн нөгөө нэг одоо төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг авч орж ирээд энтэй нийлүүлээд бүр ингээ бантагнуулаад угтаа бол үндсэн хуулинд тэр төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг
Үндэслэж гэсэн бүр нэг ширхэг үг энэ үндсэн хуулинд байхгүй. Энэ дээр маш тодорхой бичсэн байгаа. Улсын хурлын гишүүдийн 4-1 санал болгох юм бол тэрийг нь зөвхөн хуулийн хугацаанд багтаж хэлэлцэнэ л гэж. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын гишүүдийн тэр хүсэлтийг тэр хуулийн хугацаанд багтаж энэ дээр санал хураах ёстой байтал энэ дээр хаамаагүй төрийн байгуулалтын байнгын хороо гэж оруулж ирээд ингээд тавиад өгсөн. За нэг талаас ийм болсон. Нөгөө талаас улсын хурлын гишүүд гэдээ байж байгаа. За тэр санал өгсөн гишүүд. За санал өгсөн гишүүд яадгүй гэхээр ерөөсөө үндсэн болон бусад хууль дүрмийг даган сахин дээдлэн. За тэгээд эннийхээ төлөө тангараг өргөдөг. За энэ тангарага зөрчих юм бол тэг ингээд баахан бла 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 түмэн юм ярьдаг. Гэтэл улсын хурлын гишүүд нь дээрээс нь бас нэг асуудал байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулинд нийцээгүй ийм асуудлаар санал өгөх бүр хориотой байхгүй. Тэгэхээр эдгээр ингээд тангарага зөрчсөн дээрээс нь хориотой зүйлийг хийсэн. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө тэр үндсэн хуулийн бус аргаар өөрөөр хэлэх юм бол ингээд тэр хаамаагүй төрийн байгуулалтын байнгын хороог орж ирээ бандгнуулахад нь наад санал хурааж байгаа арга чинь үндсэн хуулийн биш байна. Энд бид нар санал хураалтанд оролцохгүй гэд ингээд шууд татгалзах ёстой байтал энэ дээр давхиж орж ирээд нөгөө нэг улсын хурлын дэд дарга болгон туяагийн оруулсан тэрүүгээр нь ингээд санал хураагаад ерөнхий сайтыг огцруулсан. За тэгэхээр одоо юу болж ийн гэхээр одоо жинхэнэ балдан болж байна. Жинхэнэ нэг Монголын жинхэнэ улс төр яаж явдгийг энэ дээр яруу тод харуулж байна. Одоо яах вэ? Одоо яг юу болох вэ гэхээр одоо жинхэнэ дайн эхэлнэ. Одоо жинхэнэ дажин эхэлнэ. Тэгэхээр яаж яах вэ гэхээр одоо нэг талаас ерөнхийлөгч. За ерөнхийлөгч хөөе улсын хурлаа. Та нарын ерөнхий сайдыг огцруулсан асуудал чинь өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн заасан энэ аргаар биш шал өөр аргаар ингээд явцсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол та нар үндсэн хуулийн бос аргаар ерөнхий сайдыг огцруулсан байна. За тийм учраас би энэ дээр хориг тавина гэд хориг тавьж болно. За энэ хоригийг нь улсын хурл авч хэлэлцэн. За тэгээ авч хэлэлцээд ингээд дагах юм бол ийм болоо явна. За эсвэл нөгөө нэг огцорсон ерөнхий сайд байж байгаа. За Зандан шатрын багийнхан үндсэн хуулийн бус аргаар ерөнхий сайдыг огцруулчлаа гэд. За тэгээд нөгөө үндсэн хуулийн цэцээр маргаан үсгэж болно. За тэгэх юм бол үндсэн хуулийн цэц үндсэн хуулинд ингээд цагаан дээр хараар бичсэн бахад та нар энийг ашиглаагүй ийм аргаар ашигласан учраас энэ шийдвэр чи буруу байна гэсэн шийдвэр гарна. Эндээс ямар үр дүн гарах вэ гэхээр нэгэн шийдвэр нь буруу байгаа учраас ерөнхий сайд Зандан шатар ерөнхий сайд хിവэрэ үлдэнэ. Харин ийм шийдвэрийг гаргасан улсын хурл яах вэ? Тэгэхээр одоо энэ дээр улсын хурл ерөөсөө хийх ёстой юм. Өөрөөр хэлэх юм бол хуулийг сахих, дагах, мөрдөх эннийхээ төлөө ингээд тангараг өргөн нөгөө талаар үндсэн хуулинд харьшилж байгаа ийм асуудал бүр орохыг хориглоно гэсэн бахад энийг зүгээр улаан шугамыг даваад орсон энэ улсын хурлын гишүүд яах вэ? Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдыг огцруулсан нөгөө олонхоосоо илүү санал өгсөн энэ улсын хурлын чадамжийн асуудал яах вэ? Маш нууцтай асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд вэ нөхөр ерөөсөө улсын хурл энэ дээр тарах хангалттай шалтгаан үүссэн. Одоо тарах хэрэгтэй. Энийг нь Монголд хуульч гэж байдаг бол за янз бүрийн ийм хүмүүс байдаг бол иргэд гэж байдаг бол энийг тавих хэрэгтэй. За эргээд буцаад нөгөө нараа гэд улсын хурлын гишүүн лөө орё. За нараа яасан гэхээр тэр засгийн газрын улсын хурлын танхимаас лайв хийсэн. За тэр лайв дээр юу ярьсан гэхээр MCS гэж компани хідэн тороолууд гэд. За тэр яг нөгөө нэг тэр тороолууд гэд байж байгаа үдэн засгийн газрын гишүүд гэд. За нөгөө нэг Зандан шатрыг огцруулж байгаа үндслэл буруу байна. Хурлын эрдсэндээ орохгүй гэд. Энэ улсын хурлын гишүүд чуулганы танхимд ороод ирсэн чи та нар ирцээ бүртгүүлээч та нар ингээд ажиллаа хийгээч гэд. За энэ бол MCS-ийн номер 1 тороол тэр тим тороол ийм тим ингэсэн гэд. Ингээд цоллоод эхэлсэн. За гэтэл нөгөө хүмүүс нь яасан гэхээр энэ үндсэн хуулийн бус аргаар санал хурааж байгаа учраас бид нэр оролцож чадахгүй нэгэд. Уг нь бол ямар ч тэнэг хүнд ойлгохоор хилээд байгааз нөгөөд нь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Гэтэл нараа уг нь бол үндсэн хуулиа тийм ээ тэр хүмүүсээр хилүүлэх шаардлагагүй. Үндсэн хуулиа өөрөө уншаад ойлгоод ийм юмд би оролцож болохгүй юм байна. Энэ хууль ус болж байгаа юм байна гэд. Уг нь бол ойлгох ёстой. Гэтэл ойлгохгүй ч болно тэр хүний тарих мэдрэл боловсрал хүрхгүй байж болно. Гэтэл нөгөө хүмүүс хилээд байхад яагаад тэр хүн ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр хараа ийм ойлгохгүй байна. Ерөөсөө ямар ч мэдлэг чадвар энэ үндсэн хуулийн талаар энэ хүнд ерөөсөө аач алга. За тэгээд аач алга нэгдүгээр өөрөө уншаад ойлгохгүй, хоёрдугаар хүмүүс хэлээд ойлгохгүй. Ийм хүмүүс ингээд лайв хийгээд ийм болоод байна. Энээс болоод улсын хурл гацаад байна гэд лайв хийж хахад хамгийн гол асуудал нь энийг нь дараад дэмжиж нийтдээ 70 мянган хүн ингээд лайк тарьсан байна. Тэгээ энэ дотор миний тэр найзууд 9 жорын бодвол байгаа байлгүй. Тэгэхээр эндээс ингээд юу хэлж ийн нөхөр ийм нараа шиг ийм мэдлэггүй чадваргүй. За тэгээд ганцхан нараач биш. Тэр засгийн газрыг дэмжих гэдэгтэр ингээд ороод саналаа өгсөн энэ улсын хурлын гишүүд.
Дээрээс нь тэр улсын хурлын дарга булган туяа гэдэг ийм улс төрчнөр одоо зайлах хэрэгтэй. Ийм хүмүүс ерөөсөө хэрэггүй. Ийм одоо тийм ээ зүгээр нэг ийм жижиг хуулийг зөрчиж байгаа биш. Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа. Энийгээ юмн чинээ тоохгүй байгаа. Дээрээс нь хуулийг сахин дагна мөрдөн. Тэгээд энийхээ төлөө тангараг өргөцсөн. За тэгээ үндсэн хуулийн одоо эсрэг янз бүрийн юмд бүр ингээ хоригдсан байхад энэ улаан шугамаа даваад орчиж байгаа ийм улсын хурлын гишүүд байж байгаа тохиолдолд Монгол бүр хөгжлийн тухай бүр одоо бүр ярих байтугай бүр бодохч хэрэггүй. Нэг талаас тэгэхээр энэ гişүүд одоо зайлах хэрэгтэй. Одоо бүр ийм нөхдүүдийг ингэж тижээж явах бүр ямар ч шаардлага байхгүй. Бид нар тийм одоо бид нар урагшилмаар байна. За нэг талаас нөгөө талаас энэ гişүүдийг тэр нарааг дагаад дэмжиж ингээ лайк дарж байгаа ийм хүмүүст хандаад хэлэхэд та нар шиг ийм хүмүүс ингээ байж байгаа тохиолдолд ийм одоо үндсэн хуулийн бүр үндсэн хууль гэдгээ ойлгохгүй үндсэн хуулийн зүйл заалт гэдгээ ойлгохгүй өөрөөр хэлэх юм бол та нар юу хүсэж гин вөхөр улсын хурал тийм ээ одоо юу гэдэг энэ засгийн газар энэ төр хулгайтай тэмц хуулиа даг та нар ингэж яриад байгаа нэг талдаа гэтэл нөгөө талдаа хуулиа дагахгүй байгаа хүмүүсийг дэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс бүр ингээд 70 мянгаараа ингээд байж байгаа тохиолдолд дахиад хэлээ. Бид нар хөгжлийн тухай бүр ярих нь байтугай бүр бодохч хэрэггүй. Бүр үнэхээр одоо готарч байна. За тэгээд эцэст нь хэлээ. Би бол зүгээр тийм ээ одоо нэг жирийн нэг ингээд нэг зүгээр ингээд нэг чалчиж байгаа юм биш. Би бол мэрэгжлийн улс төр судлаач хүн сургуулийн төгссөн. За тэгээд ногоотоо шүлийн идээд номын дуугийн сонсцсон. Дээрээс нь би бас улс төрийг өөрөө үнэхээр сонирхдаг. Нэг ялангуяа Монголд болж байгаа юу болж байна, юу болохгүй байна, юу яаж байна гэд. Тэгээд иймэрхүү асуудлуудыг судалдаг хүн болохоор би энийг ингээ ярьж байгаа шүү. Тэгэхээр дахиад хэлээ. 2019 оны үндсэн хуулийн шинжилгээс хойш нийтдээ 3 ерөнхий сайтыг огцруулсан байна. Гэтэл 3 ерөнхий сайтын 2 нь үндсэн хуулийн бус хууль бусаар энэ ерөнхий сайтуудыг огцруулчих. Хэн огцруулсан? Улсын хурл огцруулсан. Угтаа болвол одоо бүр анхны хөрс өхийг огцруулж авах үед энэ улсын хурл хууль усын мэдсэн үндсэн хуулийг зөрчсөн багт нь улсын хурлыг огцруулах хэрэгтэй байсан байна. Нөгөө талаар тэр ерөнхий сайд дараа нь ерөнхийлөгч болоод хөрс өх тэр нөхрийг тийм ээ хууль усаар оруулсан багт нь Монголд хэрэг хуульч гэж байдаг ус иргэд байдаг ус болвол тэр нь үндсэн хуулийн цэцээр очиж маргаа үсгээ явахад үндсэн хуулийн цэц нь хууль усаар энэ хүнийг огцруулсан байгаа учраас энэ шийдвэр хүчингүй гэд тэр хүнийг ерөнхийлөгч биш буцаагаад ерөнхий сайд болгох ёстой байсан байна. Гэтэл энийг Монгол учраас Монголын ард түмэн мэдлэггүй чадваргүй учраас тэр асуудал тэгээд явчих. Гэтэл одоо дахиад өнөөдөр чи 2025 онд дараагийн ерөнхий сайдыг яг л нөгөө нэг монголчилсан зүгээр л нэг юм монголчууд юм чинь энтэн тохируулаад ингэчээ. Эсвэл зүгээр эндээс аваад ингэчээ. Эсвэл ингэчээ гэд хідэн хүмүүс өөрийнхөө үзмжээр зүгээр л ингээд хуулийг гуй шиг тайлбарлаж байна. Тэгээд энийгээ хууль усын болж байна гэд. Хэрэг алах, хэлэх үг алах. Үнэхээр өрөвдмөр байна.